Зэя сайн байцгаана анимчтай. Өнөөдөр би та бүхэндээ маш сонирхолтой нэгэн анимыг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Энэхүү аним бол Corpse Party буюу онцгой огцын үдшилэг. Аним маань 2013 онд гарч одоогоор 5 ангил гараад байгаа бөгөөд аимшиг нууцлаг супер хүч хослуулсан аним юм. За тэгээд гол болон туслах дүрд Мочи, Шино, Киши, Мори, Маю, Сузу, Ю, Наоми, Сайко нар тоглосон бүтээл. Нэрүүдийг хэлэхэд нэг жоохон амархан болох үүднээс юм хассан шүү за. Жаах ойлгоорой. За дөрүүдтэйгээ танилцсан бол аним руу орцгоё. Аним маань эхлэхдээ нэгэн охин газар ухаалц юм уу гэлтээсэрж байгаагаар эхлэх ба тухайн газар сурж байсан сургуулиас өөр сургууль байгааг мэдэн гайхах үед дүрс солигдож хэдэн хүүхэд ярьж байгааг харуулна. Яг юм бороотой үед эмэгтэй багш шатнаас унж нас барсан. Мөн сургуулийн захирал хүүхдүүдээ өөрийн хүүхчийг л харж ханддаг байсан боловч хүүхдүүд нэг нэгээрээ сургууль дээр өгч байсан. Тэр үед сургуулийн захирал сэтгэлээр унж сургуулийн дээвэр дээрээс үсэн амиа орлсон. Ингэж жирж байтал нэг хүүхэд нь манай Гисрагийн ахтай тэр хараагцсан тэнцэн баг сургуулийн зур дээр баригдсан. Гэхдээ хүүхдүүд нэрээ юу гэж гайхав. Шатнаас унсан багш одоо ч өөрийгөө өгсөн гэж боддгоо. Яг ийм бороотой үед сургуулийн коридороор алхаж байдаг. Бүр яг энэ цагт гарч ирэхдээ кон гэж дуурч сургууль тэр чигтээ харах болдог. Ингэж ярьж байх үед хаалга догшин хүүхдүүд айж эхэлв. Энэ үед лаа унтарч хүүхдүүд сандралдан гэрэл асаах гэтэл хаалга онгойж нэг гар хаалганаас барьж авснаа. Та нар ёог юм уу? Ингэж хэлэн хаалгана. Гэтэл тэр нээс өмнө багш нь байхын тэр. Энэ үед Мочи Наомигийн хөхийг барьсан байх ба нөгөөх нь урлаж гарын тавиулахад Мочид сандарч байх үед охин дүү нь гарч ирэн шүхэр өхөр ирэв. Сурагчид нэг хүн хэлбэртэй цаас хідэн талаас нь барьж 9 удаа шившлэг унш хэсгээр нь урж аван энэ нь үүрд найзууд байх гэсэн мохор сүсэг бараг л шид ашиглаж байгаа юм шиг зүйлээж. Дөнгөж уурахад газар хөдөлж бөгөөд доош унана. Эхлээс ирсэн Наомич урсан цаасны хилтэрхийг барьж босон алхахад Сайко газар хөвтөж байх ба очоод сэрээтэл өдрийн олон хэсэг болцсон юм уу гэж асуув. Наомич босон зүйлийг ахин тайлбарлаж өгөөд хамтдаа цааш алхаж гарах гарцгаая. Цонхон чонгоохгүй утсан сүлжээ орохгүй байх ба ойр орчмоо харуул хаягдсан газар байх нь тэр. Сайко шийдвүлээ барьцаалгцсан болов гэж тоглоод л Наоми тэр хоёр цааш алхах үед ард нэгэн бяцхан огны сүнс гарч ирээд алга болчихно. Мань хоёр ч сүнсийг анзаараагүй Наомигийн хөлн гинцнийг яриад цааш яв. Наоми ч саяны байсан газар ширээ сандал нь жижигхэн байсан. Баг сургууль байсан юм бахтаа гэж бодож Сайкод биднээс өрхөн үнд байхгүй юм бахтаа гэж хэлэхэд Сайко тэрж явснаа чамд нөгөө бөхсний нойтон доос байна уу гэж асуув. Энэ Сайко нэр яг эрүүл ухаантай хүн бол бишээ. Яаж байгаа тэр бөхснийхэн доос нь Наомид байж ийна. Сайкоч тасаа аваад түрхчгээд ирье гэж хэлээд явж ярих. Наоми ч Сайко хөлөөж байх зур хан дээр нэгэн цаг байгааг олж хараад очиход ард нь сүнс байгааг хараад гайхаж иргэж харахад Сайко зогсож байх ба болцлоо удаа үлээв. Энэ сургуулийн бол доошоо бооход гарах гац байж л таарна. Ингэж хэлээд цааш алах. Наоми Сайко хоёрч нэг давхарт ирж хаалга олж хараа онгойлох гэхэд хаалга нэгцэн. Энэ үед Наомид жаахан хүүхдээ энийг хоолой сонсогдоо харагш харахад Сайко нэг гайгүй газар холоод жаахан амарцгаая. Битгий санаа зов. Бид эндээс гарах бол гэж Наомиг зоригжуулан тэр хоёр эмчи өрөө олж Наомигийн хөлийн бон хөвтөж түр амарч байх үедээ Сайко нөгөө цаасаа 0-д хайцсан юм шиг байна. Би явчихад ирээ. Чи амарч бай гэж хэлээд яваад өг. Гэтэл гинэд хан дээр байсан цаг хөдөлж дээр нь гэрэл унтаж Наомиг хөдөлж чадахгүй байх ба яг хажуу тал руу харахад ширээн дээр гэрэл асснаа дэвтэр дээр бал өөрөө юм бичээд байх нь тэр. Ханнаас цус гарч цонхон дээр цустай гарын мөр гарч ирнэ. Наомич Сайко намайг авраач гэж дотроо бодож байх үед сүнс гарч ирснээр Наомигийн өвдгийг сөхөн амруу н орохыг оролдоно. Энэ үед Сайко коридороор алхаж байхад ард нь нэг юм дуурж харагшаа харахад эмэгтэй хүний биений доод тал нь шалан дээр байх нь тэр. Наоми харин нөгөө сүнстэйгээ тэнцэлдэж арайхийн өрөөнөөс гарахад коридор дотор нэгэн эмэгтэй хүний цогц байх ба эргээд хартал сүнс Наомиг харан инээж Наоми яах учраа олохгүй байх үед Сайко Наомиг дуулдан гарч ирнэ. Наоми Сайко руу уулаж үүрт хамт байна гэчихэд яагаад хайж явсан гэхэд Сайко үүнийг сонсноо. Чамаар ингэж хэлүүлэхийг хүсэхгүй байна гэж хэлээд гүгөөж явчихна. Ууг нь энэ хоёр сүнстэй хэцүү цаг үед нэг нэгэндээ дэм болж байвал тий. За тийш надад ямар ах.
зохиол нэг тиймээс биш. За тэгээд Наоми чинь саяны Сейкод хэлсэн үгэндээ гимшиж Сейкогийн араас алхаж байхад шатан дээр баахан хүмүүсийн зогц хараад гайхаж хажуугаар нь алхаж байх үед ханны цаг ахин дунгаарч Наомид сонсогдсон гайхаж байх үедээ шалан дээр нөгөө бөхсний тосон байхыг олж харан Сейког 0 байгаа юм байна гэж баярлан 0 руу орж шалахад Сейко өөрийгөө дүүслэн амиа хорсон байх ба Наомид Сейкогийн зогцсны урд үйлдэл харамсалтай байна. Найз чинь тэр хараалд өртсөн. Яах арга олохгүй өөрийнхөө амийг хөнөөсөн. Энэ сурвал одоо чамаас өөр амьд хүн байхгүй. Гэж хэлээд замхан алга болно. Өөр нэг ангид Мочи дүүтэйгээ Дэнжин баг сургуулийн талаар сонин дээрээс уншин 1973 оны 9-р сарын 19 цагт гартаа хайж барьсан нэгэн алуурчин тухайн сургуулиас барьж авсан гих мэдээг уншаад яагаад энэ сургууль одоо болтол байж байдаг гэлээ. Тэр явдлаас хойш сургуулийг нураасан гэж гайхаж байхад охин дүү би засмаар байна гэж хэлнэ. Мочиж охин дүүгээ аавн 0 хайж олсон нойлууд нь ашиглаж болохооргүй байх ба цааш өөр 0 хайхаар явж байх үед Мори таар. Өнөөхөн зогцснуудын зургийг даран Мочиг дуудахад гайхаж эргэж харан Мочи Мори хоёр хоорондоо яран энд сүнснүүд байгаа. Би өөрөө хүмүүс рүү дайрч байхыг харсан. Салж явж найзуудыгаа олон төв хаалга дээр уулзъя. Ингэж хэлээд салж явна. Зүгээр эрэлцүүг яваач те салж маж яадаг байна. Гэтэл хан дээр байсан цаг руу шинөө харан ухаан балардах үед Киши яасныг нь асуухад ард нь нэгэн бяцхан хүүгийн сүнс гараад ирнэ. Шинөө нүд рүү нь харж болохгүйг сануулхад Киши буруу хар зогсоход Кишигийн өөдөөс өнөөх сүнс нь харж энэ чамааг алах уу? Эсвэл тэр охиныг алах уу? Гэж хэлээд Шиног алахаар болно. Энэ үед Киши боль гэж ойлгоход Шино ухаан алдаа унж хүүхдийн сүнс ч гинт алга болсон байв. Кишич Шиног босгоход өөр нэг охины сүнс ирэн чиний сүнсний хүчээр болсон бололтой гэж хэлээд цаашаа явхад Шино Киши хоёрч араас нь явхад нэг өрөөнд өнөөх сүнс нь ном хайгаад байж. Кишич сүнснээс баахан юм шалгаагаад яаж энэ газраас гарах уу гэхэд энд байгаа сүнснээс чөлөөлөх юм бол өөрсдийн ертөнцийн рүүгээ буцаж болохыг мэдэж ав. Сүнсч ахин нэг юм сануулхад өнөөх 1973 онд хүүхдүүд алсан хайчаа алуурсны сүнс энд байгааг хэлж өгөн сарниж алга болоод нэг хүүхэлдээ үлдээн яваад өг. Үгүй мөх ажилтай сүнс шүү. Бас нэг өөр газар юу багш нэгэн сонин барьсан алхах ба сонин дээр тухайн алуурч хүүхдүүдийг алхахдаа нүдийг нь хайчилсан, хилийг нь хайчилсан гэж уншиж байгаад нэг гэрэлтээ өөрөө харан ороход Сүзүү хоёр сүнстэй юм яриад бүр гуруулаа янаж байгаа нь тэр. Юу багш Сүзүүг авахар ойртол нэгэн үл мэддэх юм цохиулж савж байна. Энэ үед харин хоёр сүнс нисэж Сүзүүгийн хөлнөөс өргөөд газар чирж яваад ханан цаваад алчна. Үүнийг харсан юу багш балмагдаж байхад ард нь хайчаа алуурсны сүнс гарч ирээд юу багшийг алж хайна. Энэ тэндгүүл сайхан алга болж байна да. Энэ үед харин Мори уцаа оролдож өнөөх зогцснуудын зургийг үзээд бүр баярлалцсан. Сони юм да. Бүгдээрээ жинхэнэ боловч хуурамч юм шиг санагдаад байх юм. Ингэсэн яг цоврал алуурчин шиг гítэл генет утас дугарж авахд маа юу битгий хар. Битгий миний гиз доторхыг хар гэж хэлэхэд Мори орилж дүрсэлт. Мочидаач охин дүүгээ дагуулсаар 0 хайж байх үедээ нэгэн улаан палаштай охины сүнстэй таарна. Охины сүнс ч ийшээ гэж хэлэн Мочида охин дүүгээ дагуулад сүнстэй цуг явхад сүнс ч нэг хаалганы хажууд ирэг онгоолоход гадагш гарах ба өөр нэг байшин руу заа ийшээ гэж хэлнэ. Охин дүү нь яг өмдөндөө би засах гээд ахтай хэлэхэд Мочи модны хажуугаар яваад би засчих. Ахаа нэндээ хүлээж бай. Энэ охинтой суг явчих гэж хэлээд охин дүүгээ явуулна. За арай. Өстой цохоод л юм да гэж. Мочидаач байшин руу ороход охин дүү нь хашгирч байгааг сонсоод хаалгаа буцааж нээх гэтэл хаалга огт онгоос. Охин дүүгийнх нь хажууд нэг сүнс ирсэн. Буцаагаад үг гэж хашгирч айсандаа өөр нэг хаалга руу орно. Өөр нэг газар Шино Киши хоёр алхаж байх үедээ нөгөө нэгэн хүүхэлтэйгээс уучил гисэн хоолой гарч Киши гайхан арга шунж хан цөмөлтөл ханны цаа нэгэн цус болсон уудтай зүйл олж авав. Авсан зүйлээ юу юм болоо гэж дээр нь битсэн нэрийг харуул сонин дээр алгацсан хүүгийн нэр байв. Шино Киши хоёрч яагаад нэрийг битсэн болоо гэж байтал тухайн сонин дээр байсан хүүгийн сүнс гарч ирэв. Буцаагаад өг гэж хашгирч Кишиг ханлуу түлхэн Шиног багалж уртна. Шиноч арайхийн хүүгийн сүнсэнд авсан зүйлээ өгөхөд сүнс тайвширч
өнгө нь өрсөлдөн дээш ниснэ. Кишиж саяны сүнсийг чөлөөлчихгүй гэж асуухад Шинож хариуд нь хүүгийн хил байсан байна. Энэ газарт хорж байсан зүйл нь хил нь байж гэж хариулв. Энэ хүүхдүүдийг алсан алуурчид сүнсийг хорих гэж хэлнүүдийг нь авч үлдсэн байхыг Шинаа гадарлан ахиад 3 байгаа гэж хэлэн энэ хүн ани маань дуусна. За та бүхэндээ эхний 2 дугаар ангийг ярьж өглөө. Цаашаа үзмээр байвал комент хэсэгт part 2 гэж бичээрэй. Мөн сувгатаа лайк болон subscribe дарж бид бүхнээ дэмжээрэй. Аним зий байлаа.